1911 оны энэ өдөр монголчууд 200 гаруй жилийн турш үргэлжилсэн Манжчин гүрний ноёрхлыг эцэс болгон 8 дугаар богд Жавзан дам хотогтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч хаан дүрмжилсэн. Улмаар 5 яам бүхий засгийн газрыг байгуулж тусгаар тогтносон богд хаан Монгол улсыг тунхаглалснаар Монгол төр дахин сэргсэн бас мандсан түүхтэй. Өнөөдөр бид бүхэн энэ талаар ярилцахаар студид түүхийн ухааны доктор Мөнх Баяр хүрэлцэн ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний өдрийн мэндийг хүргэе. Бүгдээ сайхан баярлж байна уу? За юуны өмнө танд бас баярын мэнд хүргэе. Өнөөдөр бол бид бүхэн бас үндэсний тусгаар тогтнол сэргээн мандуулсан 114 жилийн энэ түүхт ойн бас баяр болж байгаа. Тэгэхээр хамгийн ихний асуулт маань 114 жилийн өмнө яг энэ өдөр өнөөгийн Улаанбаатар тухайн үеийн нэршлэр одоо их хүрээд гэж нэрлэгддэг байсан шүү дээ, тийм ээ. Яг ямар үйл явдал болсны талаар та бас нэг тодорхой тайлбарж өгөх. За тэгэхээр энэ өдрийн тухай бол одоо архивын баримт байж байна. За мөн энэ үйл явдалд одоо биеэр оролцсон гадны одоо аялагчдын тэмдэглэл байж байгаа. Тэгэхээр энэ болгоноос харахад бол энэ өдөр бол монголчуудын түүхэнд за дамаа одоо саяны хэлж 200 300 жилийн өнөөдөр хүртэл түүхэнд ч тийм хамгийн одоо утга учиртай бөгөөд үн цэнтэй өдөр тохиож гэж цаг уурын байдлыг харахад яг өнөөдөр шиг юм сайхан тогтох өдөр байсан гэдэг. Энэ өдрүүд бол монголчууд бол одоо манжийн хшилээс салж байгаа аль биесээр тунхаглаж тийм ээ төр тусаа мандуулж богдыг бол хаан ширээн залсан ийм түүхтэй өдөр. Ёслолын ажиллагаа бол яг Монгол одоо бэлгийн цагаар үзэх юм бол луу цагаас эхлээд бол морь цагаар үргэлжлээд ингээ явсан баг. За хамгийн дөрөнд бол одоо ингээд богд бол залран ирсэн. Энэ үеэр бол одоо гурамтаа бол их буу тавьж төр ёсны зан үлээж штэ тийм ээ. Ингээ богд бол заларч одоо төрийн орднол түүнийг хаан дүрмжлэх ёслол үйлчлэгээ басаа гэж ингэ тэмдэглэсэн байдаг. За энэ үе энэ одоо төрийн өсний одоо үеэр бол хүрээнд байгаа монголчууд мөн энэ үеэр одоо баярт оролцохоор ирсэн монголчууд бол маш гүн хүндэлтэйгээр одоо бүгдээрээ мөргөд залбирч ингэж байлаа. Монголчууд бол бүгдээрээ одоо баярын үйл тусалж байлаа гэж ингэ тэмдэглэсэн байдаг. Ийм чухал өдөр байгаамаа. Тэгэхээр мэдээж энэ үйл явдал болохоос өмнөх Монгол орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг ямар нөхцөл байдалтай байсан гэдэг талаар та бас. Тэгэхээр бид нар бол тусгаар тогтнол гэдэг үг ярихт бас учиртай хэрэглэмээр юм шүү. Энэ үг бол одоо ингээд төр ихцэн төгөөднөөс харах юм бол харьцангуй орчин үеийн ойлголт байгаа. Колоничлын түүхтэй холбоотой колоничлоос гарч байгаа буюу бус хэрэгшээлээс гарч байгаа энэ үйл явдал одоо тусгаар тогтнол байгаа юм байна. За хамгийн ихнийх бол одоо 1976 оны Америкийн нэгдсэн улсын түүхийг жишээл аваад үзэж болно тийм ээ. Тэр утгаар бол энэ тусгаар тогтнол гэдэг үг бол яг манай өнөөдөр ярьж байгаа 11 оны түүхтэй холбогдох юм. Түүнээс өмнөх бол тусгаар тогтнол гэхээс илүү бүр ихтэй би даасан бай төрч ёс гэдэг юм уу ийм талаас нь ярих зүг бахал та. Тэгэхээр бид бол 2000 гаруй жилийн төрч ёсны түүхтэй боломжтой. 800 жилийн өмнө Монгол гэдэг улсаа байгуулчихсан тийм ээ. Дэлхийн одоо эдгэрхий хүчрхийг одоо гүрнийг байгуулад одоо бүх юмыг тодорхойлж шийдэж явж байгаа үе байж байгаа. Ингэж явж байгаад одоо дотоод эв нэгдэл одоо янз бүрийн юмнасаа болоод бид бол манжийн хшилж ээж дараалан одоо орсон. Хэрэг дээр бол манжууд бол биднийг эзэлсэн биш. Монголчууд өөр өөрсдөө манжид барьж өгсөн ийм л үйл явдал. Монголчуудыг эзэхдээ монголчуудаар нь эзлүүлсэн. Захихтаа монголчуудыг монголчуудаар захируулсан ийм үйл явдал болжээ. За ингээд гинтгэл одоо 11 оны энэ өдөр тохиолдсон юм гэж үгүй бүх аливаа зүйл бол аажмаар явдаг тийм ээ. Тэг яг энэ шиг бол монголчуудын түүхэн алдаа гэдэг юм уу хийсэн тэр мөчөөс л би даасан байлаа төр тусаа төрч ёсоо сэргээхийн төлөө бол тэмцэж гэж харагдаж байгаа. За миний одоо судалж хамгаалсан сэдв бол монголчуудын баяр наадмын төгөлтэй. Энэ дунд бол жишээлбэл энэ даншиг наадам бол үүнд их чухал үүсгэж шаарч байгаа. Манжууд жишээлбэл монголчуудыг засаглахдаа одоо шалхахын чинь дээр аваад үзэх юм бол 4 аймаг байгуулчихж байгаа. 4 аймаг нь чуулган гэдэг зохион байгуулалттай 3 жил тутамдыг удаа хуралдана. Үүнээс аль нэг 30-ны ноён чуулган дарга болчихдог. Ангийн дарга гэсэн үг тийм ээ. 3 жилийн дараа солигддог ч юм уу. Ингээд нэг ээлж систем байна. Харахад арчилсан шин. Тэр үеийнхэн нөхцөл бол монголчуудыг эвлэгдүүлэхгүй хүчийг нэгтгэхгүй байх юм бодлоготой. Тэгвэл дахиад нөгөө 4 чуулган буюу хурал чинь нэгдсэн хурал галахын хэмжээний ч гэдэг юм уу Монголын хэмжээний хурал байхгүй. Тэгэхээр энд бол яаж ихээр богдоо даншиг хөрөх гэдэг нэрийдлэр цуглаад улсын асуудлыг хэлж нэгдэж нягтардаг байж гэдэг нь одоо энэ миний асуудалгаар бол ингээ гараад иж байгаа юм л да. Ингээд явсараа 1911 онд ойртсон энэ даншиг наадмын тоон эхлээд ихтэж 3 жилдээ бол даншиг гэдгээс бол 2 жилдээ бол сүүлдээ 1 жил бол жилдээ 2 хийдэг болж. Хуушин түүхэнд энэ чинь богд чинь нөгөө найр наадмын зугаацсан гэл төртөө завхаа зэд болохоор ингээд исэн гэж хэлдэг байхгүй. Үгүй юм билээ. Тэгээд энэ чинь нөгөө
бид чинь тусгаар болох хэвээр бие дааж гарах цаг нь болж байгаа гэдэг мэдрээл энэ цагийг наашлуулад байсан хэрэг. Тэгээд бид чинь 11 онд хамгийн сүүлд одоо энэ Дашинад маягээд ингээд хамгийн сүүлд хилцсэн. Түүхэн нөхцөл байдлын юу гэсэгээр бид манжи иршилд ороод байж л 19-р зууны дундуур бол манж гүрэн бол өөрөө дөрж эхэлсэн. Европын одоо хүчрэх гүрүүдийн иршилд ороод өөр колоничлогч эхэлсэн. Бид давхар колоничлол байж шít нэгдэлтэй бол манжид манайхыг иргэшээж ирсэн мэ дахиад Европ орно. За ийм нөхцөл бол манжууд бол хэд удаагийн том аян одоо энийг эсэргүүцсэн дайны дараа бол ялагдсан. Ялагдсан улс яг дайны үр төлбөрт орно. За эндээс ямар дүгнэлт хийсэн гэхээр бид бодлого өөрчлөх ёстой маань шинэ арга замыг сонгох ёстой байна гэсэн энийг шинэ засгийн бодлого гэж нэрлэсэн. Энэ засаг бодлогод хэрэг дээр хятад үндэсний эрх шинж 5 үндэс байгаа шүү дээ. Энэний дотор манжийн улс хятад үндэсний эрх шинж илүүтэй үйлчлэхээр бодлого байсан. За ингээд бусад үндэстнүүдийн эрхийг хүндсэн одоо тэнд хятадыг олноор суулгах газар тариад эрхлэх уулуурхай байгуулах хятадын босрлын нэвтрүүлэгч гэдэг юм уу иргэний босрол энэ монголчуудад бол үндэ хор нөлөөтэй байсан. Үүнийг бол тэр үеийн одоо Монголын оюун санааг тодорхойлж исэн монголчуудын манлаа болж язгуурчнууд богд тэргүүтэй язгуурчнууд бол соргоор олж харсан. Тэгж харахаас аргах мэдрэгдэж байгаа. Тийм учраас үүнийг бол одоо эсэргүүцэж бол энэ одоо тусгаар дотны хөлгөө өрнөж байгаа. Энэ донд хариул зөндөл юм бий л дээ. Ингэж босч ирсэн. Хэрвээ энэ цагийг бид одоо оюутнуудаа хэлдэг би чинь бас багш хүн шүү дээ. Энэ 29 өдөр 10 сарын 29-нд энэ 29-ны өдрийг бид ашиглаагүй дахиад 2 3 хоног алгуулсан бол бид өнөөдөр тусгаар дотны ярих боломжгүй байсан. Яагаад гэхээр 12 оны 1 сарын 1 буюу үүнээс 3 өдрийн дараа тийм ээ 2 3 өдрийн дараа манчин гүрэн унаад бүгд нэр хятад улс гэдэг улс одоо 50 дас гэл тийм ээ тогтсон. Бид амжиж зарлаад үүнээс одоо бие авч гарч байгаа. Одоо манжийн иршээ бүртгэндээс 5 үндэстнээс бол Монгол л за бүхэлдээ биш баг нэг гол хэсэг тийм ээ төр дэсний төв нь салж тусгаар болчиход байгаа. Энэ одоо бараг үүлэн чөлөөний нар гэдэг. Оо яг энийг бид ашиглаж чадсан гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр бид бол үг дэстэй талхаж бахах хэрэгтэй. Өнөөдөр ингээд монголоор яриад монголоос тэгээд төрлөх одоо өв соёл өөрөөр байж чадж байгаа юм тийм ээ. Өөртөө ондоочлаа хадгалаад чадж байгаа юм байна. Илүү байгаа. Тэгэхээр ер нь бол одоо үндэсний эрх чөлөөний хувьсгал гэж бол бас тодорхойлогддог шүү дээ. Энэ чинь нэг талаасаа тэгэхээр энэ хувьсгал маань өөрөө ер нь цаашид хэрхэн өрнөсөн байдаг яг энэ үйл явцын дараагаар. Тэгэхээр үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол зорилго гэдэг юм уу утга чанар бол тусгаар тогтнох үйл явдал тийм ээ тусгаар тогтнож байгаа. Саяны хэлж байгаа. Хоёрдугаарт бол нийт монголчууд нэгдэх. Одоо бид нар бол түүх харахлаар хэвшлэн ингээд аваачаад өнөөгийн Монгол улсын хүрээнд халахаар голс улсын одоо газар зүйн нөхцөл дээр яриад байна л да. Хэрэг дээр бол 11 онд байгуулсан Монгол улс бол нийт монголчуудад нэгдэх зорилго агуулгатай байсан. Тийм учраас бол Монголыг одоо 11 онд тусгаар тогтоход Монголын одоо газар газрын ноёд язгууртууд бол тулж түшиж босч ирсэн. За тэгээд эргээд дараа нь бол одоо шинэ мандсан улсын юм дараагийн зорилго бол чөлөөлөгдөг байгаа гэж хэлээд тийм ээ. Энэ монголчуудын бүс нутгад чөлөөлөх ажлыг бол шатараатай хэрэгжүүлээд 12 онд бол баруун хязгаар тийм ээ. Ховдыг чөлөөлсөн байна. 13-аас жил гарсан бол одоо өвөр Монголыг чөлөөлөх 5 замын байлдааны хийсэн байж гэдэг ийм одоо өргөн хүрээтэй бодлого явуулж байсан. Гэхдээ энэ бол тийм амар байгаагүй. Яг тэр хэдийгээр бид бүхэлдээ монголчууд нэгж мандах гэж байгаа ч үүнд дургу үүний шүрхгүй байгаа бас талууд байж байсан. Хой талд Орос байж хэдийгээр манайхыг дэмжижсэн боловч манай бүрэн тусгаар тогтнолыг бүх Монгол үндэстний нэгдийг үлшүүрхгүй байсан тийм ээ. За урд бол хятад бол одоо чинь бол хэрэг дээр манж Монгол хоёр нийлийг хятад илсэн юм байгаа зү тийм ээ түүхэн тийм байж байгаа тийм. Харин эсрэгээр бид бол манжи хойч өв залгуурдагч бид Монгол манад тохсдог ийм арга өрүүлээ явчихсан. Ийм хүнд хэцүү дундуур бид одоо бие даасан байдал авч үлдэх гэж ингэж тэмцэжсэн. За сүүлдээ бол одоо яг энэ хоёр гүний одоо шахалт нөлөөнд ороод 1915 оны 100 болвол Хяхтын 3 улсын гэрээнд бол хүчээр тулгаж гар үсэг зурсан. Өөрөөр хэлбэл Монголын саяны 11 оноос бидний одоо мандуусан тусгаар тогтол бүрэн бие даасан байдал хязгаарлагдсан ийм үйл явдал байгаа. Түүний дараах үйл явдал бид эргээд энэ бие даасан тусгаар туссан байдал олж авахын төлөө тэмцэлүүлж байгаа шүү дээ тийм ээ. За маш их баярлалаа танд сонирхолтой ярилцлага өрнүүлсэн. Бид түүх ухааны доктор Мөнх баяртай ярилцлаа.